Сайн байцгаана уу? Бидний бэлтгэсэн бурханлаг гэрлэлт ба гэр бүлийн тухай подкастт нэгдээрэй. Миний одоо хүсэл олон хүмүүс, ялангуяа одоо Христэд итгэгч хүмүүс ганц бие гэр бүл болоогүй хүмүүсийн хувьд бие барих, сэтгэлээ барих, сэтгэлээ жолоодох тал дээр одоо би энэ подкастаар дамжуулаад тэгээд ер нь зөвлөгөө өгмөр санагдаж байна. Тэгэхээр энэ маш одоо чухал утга учиртай. Тэгээ гэр бүлийн харилцаа, гэрлэлт гэдэг бол ерөөсө хөнгөн хандаж болохгүй зүйл. Сэтгэл хөдлөлөөр хандаж болохгүй зүйл. Тэ маш бид нар ер нь Христэд итгэгч хүмүүс учраас маш ухамсартай байх ёстой. Ухаанаараа бүх зүйл зөв хандах ёстой. Одоо хүсэл юм уу, сэтгэл те энэнд ингээд захирагдаж болчмгүй алхам энэ тал дээр болчмгүй алхам хийж болохгүй. Ялангуяа эрчүүдийн хувьд энэ маш чухал асуудал. Би тэгж үздэг. Бурхан одоо нэг залууг дуудсан. Үйлчлэлд дуудсан. Гэхдээ тэр залуу Бурханы дуудлагыг хизээ нэгэн цагт ойлгох үедээ гэр бүлийн тал дээр эмэгтэй хүнтэй харилцааны тал дээр том алдаа гаргасан бол энэ боломж байхгүй болдог. Яг нөгөө ууган хүүгийн эрхээ нэг шөлөөр худалдсан Исав шиг тэр дараа нь зөндөө уйлсан. Тэгээ ийм дагаврууд гардаг учраас энэ асуудалд маш хуцтай тийм үү зөв хандах хэрэгтэй гэж би ер нь үздэг. Яг энэ тал дээр ер нь залуучуудад хүмүүст илүү нөлөөлөхийг хүсэж байгаа. So бурхан нэг том сэн гой төлөвлөс гөтэй тийм ээ бидний тухай. Харин бид Исав шиг буруу шийдвэр, буруу ойлголцол сэн Библийн зарчмыг сэн мэдэхгүй бол тэрд маш гой боломжийг алдана. Тийм учраас бид танарт хайртай. And бид сэн сурсан учраас энэ гэр бүлийн тухай, гэрлэлтийн тухай зарчмыг танарт дамжуулах хүсдэг. Яг гэвэл бурхан амар гой боломж, амар гой төлөвлөс гөтэй Еремия нэгin тав гэж бодож амар гой төлөвлөс гөтэй тэр боломжийг алдах хэрэггүй. So богомжтой байх хэрэгтэй, зүү байх хэрэгтэй, энэ зүйлсийг сэн мэдэх хэрэгтэй. Хоёрдугаар Тимот 2:15 эцэг зүйлсгүй ажил үнний үгийг зүү заагч гэж бурханд өөрийгөө сайшаалган харуулахыг хичээ. Right? So бурхан олон зарчим өгсөн. Олон зүйлс хийсэн, олон зүйлс заасан амар гой төлөвлөс гөтэй би зүгээр мэдэх хэрэгтэй. Би зүгээр сурах хэрэгтэй, right? So та бид хоёр сурсан, та бид гурав сурсан. So энэ подкаст зүгээр энэ зүйлсийг танарт дамжуулах хүстэй. Түрүүний одоо нөгөө Иесусийн нэг англиар хэлсэн үг байгаа шүү дээ. Тэр болохоор ер нь би тэр тал дээр нэг богинохон хариулт өгмөр байгаа. Матай 25:1-ээс мөн Тэнгэрийн хаанчлал шинэ хүргэнийг ухтахаар дэнлүүгээ аваад гарсан охинтой төстэй юм аа. Тэдний 5 мунхаг 5 ухаалаг болоо. Мунхгууд нь дэнлүүгээ авахдаа тосыг нь авсангүй. Харин ухаалгууд нь дэнлүүгээ тос хийсэн савны хамт авсан байлаа. Хөргөн ирэхгүй удсан тул тэд бүгд өөрөглөж унтаж эхлэв. Гэтэл шүн дөлөөр хашгирах туун гарч хараач хөргөн байна. Түүнийг өгтөж авцгаая гэлээ. Нөгөө охид бүгдээрээ босож дэнлүүгээ бэлдэв. Монхгууд ухаалаг охидод бидэнд тосноосоо өгөөч. Бидний дэнлөө бөхөх нь гэсэнд
ухаалгууд нь бидэнд ч та нарт ч огт хүрэлцэхгүй. Оронд нь худалдаачин руу очиж тос худалдаж ав гэжээ. Тэгэхээр бид нар ерөөсөө тэр Тэнгэрийн хаанчлалыг шин хүрэгнийг ухтахаар дэнлүүгээ аваад тийм үү гарсан тэр 10 охинтой төстэй хүмүүс. Тэгэхээр бид нар яах ёстой вэ гэхээр тэр Тэнгэрийн хаанчлал ирэх үед бэлэн байх хэрэгтэй. Тэгэхээр Бурхан энэ дэлхий дээр хаанчлалаа байгуулах зорилготой. Тэгээ ер нь 2 төрлийн хаанчлал байгуулах зорилт тавьсан гэж одоо би итгэдэг, үздэг. Нэг нь Тэнгэрийн хаанчлал, хоёр бол бодит хаанчлал. Одоо Христэд итгэгч хүн бүр тийшээ орно, тийм ээ. Тэгэхээр бид нар тийшээ орох хүртлээр Есүсийг ирэх хүртэл бэлэн байх ёстой. Яг энэ нөгөө нэг дэнлүүгээ барьсан, тийм дэнлүүнийхээ тосыг ингээд нөөцөлж авсан охид шиг. Тэгээд нөгөө талд нь болохоор Бурхан энэ дэлхий дээр өөрийн хаанчлалыг байгуулах, илүү олныг талдаа оруулах. Тэхийн тулд талдаа оруулж илүү олон хүнийг өөртөөгөө эвлэрүүлэх, тийм үү? Есүс Христийг Христийн авралыг тэр хүмүүст таниулах, мэдүүлэх зорилт тавьсан. Энэ том ажил, энэ их ажил биднийг одоо бидэнтэй хамтран ажиллахыг Бурхан хүссэн, биднийг өрлөгөө дуудсан. Тэгэхээр ер нь бол аливаа Христэд итгэгч хүн эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, тийм ээ. Хэрвээ одоо Христийн цуглаанд үйлчлэж байвал одоо юу гэдэг гэр бүл болно. Тийм ээ. За магадгүй зарим гэр бүл болохгүй байж магадгүй. Гэхдээ дийлэнхтэй гэр бүл болно. За гэр бүл энэ Бурханы заавар тийм. Харин тий. Тэгэнгүүт гэр бүл зөв зарчмаар байгуулахгүй бол бид нар маш олон том алдаа одоо гаргаж болохгүй, тийм ээ. Алдаатай дараа нь харамсалтай тийм гэр бүл. Тэр алдаагаас маш олон асуудалтай. Тийм асуудалтай болно. Тэгээд тийм гэр бүлийг байгуулах нь ер нь сайн биш. Тэгээд альва сайн одоо цуглааны суурь бол гэр бүл. Тийм байна. Нийгмийн суурь, бүх зүйлийн суурь. Цаашлаад маш сайн нийгмийн суурь өөрөө сайн гэр бүл. Тийм байна. Тэгэхээр Христийн цуглаанд одоо Христэд итгэгч хүмүүс ер нь бол сайн гэр бүлийг байгуулж гэр бүлэрээ цуглаанд үйлчлэж амьдрах нь ирээдүйн сайн нийгмийн төлөө, тийм ээ. Цаашлаад ирээдүйн Бурханы тэр зорилтын төлөө одоо маш чухал зүйлсд оролцож байгаа. Тийм ээ. So цуглаан Christian цуглаанд сэн өсөхийн тулд гэр бүл бүр зөв өсөх хэрэгтэй гэсэн үг үү? Тий. Ер нь маш сайн суурьтай гэр бүл, суурьтай цуглаан одоо сайн гэр бүлүүдтэй байдаг гэж. So гэр бүл бас цуглааны суурь биш энэ баг нь энэ том өндөр энэ шиг тий баг юм уу? Тий баг. So сэн гэр бүл бас сэн цуглааны баг. Тий. Тийм учраас бид нар ер нь сайн гэр бүлийг байгуулах хэрэгтэй. So Бурханы ажил сэн гэр бүл байхгүй бол Бурханы ажил сэн хийж чадахгүй. За яг тэгж хэлж болохгүй байна. Яг ямар ч гэсэн сайн мэдээний төлөө Бурханы ажилд өөрийгөө зориулсан олон хүмүүс Библиэлд ч байдаг тий. Паул илч жишээлбэл байн сайн мэдээний төлөө маш их зүйл хийсэн, үйлчилсэн хүн байгаа. Тэгээд бидний гэр бүл бас Есүсийг үзүүлэх хэрэгтэй тийм. Бид Есүсийн хоорондоо харилцаа жоохон үзүүлэх хэрэгтэй. So мохай хийвэл зүү биш гэр бүл сэн
Бурханы зарчмаар хийхгүй болсон. Тэгээд зөв зураг үзүүлэхгүй байна. Тий. За тэгэнгүүт эндээс Бурханы зарчим юу юм? Тэ? Зөв зарчмаар бурханлаг гэр бүлийг бий болгоно, байгуулна гэдэг нь яг юу юм гэдэг асуулт гарч ирнэ. Тийм байна. Яаж те? Яаж тийм байна. Ямар учиртай юм гэж. Тийм байна. Тэр энэ талаар Библиэлд бас тэдгээр зарчмуудыг зааж өгсөн байгаа шүү. Тийм байна. Маш олон байна. Тийм маш олон. Жишээлбэл одоо 1-р Коринт 7-р бүлэг жишээ. Тийм байна. Эфес 5-р бүлэг маш олон байна. 5-6 тийм. Бидний бэлтгэсэн энэхүү подкаст танд тус болно гэдэгт бид итгэлтэй байна. Бидэнтэй хамт байсан баярлалаа. Дараагийн подкастаараа уулзлаа. Түр баяртай.